Сайн бяцхан хүүхдүүдээ 11-р ангийн дизайн технологийн хичээлээр хувцасны технологи бүлэг сэдвийн хүрээнд Монгол үндэсний хувцасны зохион бүтээл сэдвийг үзнэ. За зорилго нь хувцасны сүльеэд хүний бие галбирын онцлогийг Монгол үндэсний хувцасны загвар зохион бүтээлтэд ашиглах. За зорилт 1-р нь сүльеэт гэж юу вэ? Сүльеэтийн талаар сэргээн санах. 2-т нь хүний биеийн хэлбэр галбирын онцлог биеийн галбиртаа тохируулж хувцас хэрхэн сонгох талаар мэдлэг ойлголттой болох. 3-т нь Монгол дээлний загварын онцлог, сүльеэт, загварын өөрчлөлтийн талаар ярилцах. 4-т нь өөрийн биеийн хэлбэр галбиртаа тохируулж Монгол үндэсний хувцасны шинэ сүльеэт зохион бүтээх гэсэн 4 зорилтын хүрээнд хичээл явагдана. Сүльеэтийн талаар авч үзье. Бид 8 дугаар ангидаа хувцасны сүльеэтийн талаар судлаж байсан. Тэгэхээр эргээд сонцгоё. За сүльеэт гэдэг нь Франц үгнээс гаралтай. Бараа, сүүдэр зураг, дүрс зураг, нэг өнгөт зураг гэсэн утгатай үг юм аа. Анх 18 дугаар зуунд Францын сайд сүльеэт гэдэг хүнийг хажуугаас нь харж шог зургаар зурснаар ийхүү нэрлэжээ. Сүльеэт нь хүн ба юмсын дүрсийг нэг өнгөөр хавтгай дээр зурсан буюу цаас зэрэг бусад материал ашиглан хайчилж наасан дүрслэл юм аа. Гэвч хувцасны загвар зохион бүтээлтэд түүнийг тойм дүрс зургаар авч үздэг ба геометрийн хялбар дүрсүүд болон үсгийн хэлбэрээр төлөөлүүлэн авч үздэг. Хувцасны сүльеэтийг үсгийн хэлбэрээр геометрийн дүрсээр илэрхийлдэг. За зураг дээр тэгш өнцөгт буюу энэ үсгийн хэлбэрийн сүльеэт харагдаж байна. За энэ сүльеэтийн онцлог нь мөр, бэлхүүс, хормон хэсгээрээ бүгд ижилхэн дөрвөлжин хэлбэртэй байдаг байна. За хоёр дахь сүльеэт нь болохоор трапез хэлбэрийн сүльеэт ба үсгийн хэлбэрээр нь бол А үсгээр тэмдэглэгддэг. За энэ нь бол хүний нүдээр энэ хувцсыг харахад мөрний хэсгээрээ бариу, доошогоо аажимдаа өргөссөн хэлбэртэй харагдаж байна. За гурав дахь сүльеэт нь болохоор зовин дугуй буюу О үсгийн сүльеэт. За энэ нь болохоор мөр, хормойгоороо бол бариу, бэлхүүсээрээ өргөссөн хэлбэр байна. За дөрөвдүгээр сүльеэт нь доошоо харсан гурвалжин. За энэ мөрөөрөө өргөн доошоо хормой руугаа аажимдаа нарийсан хэлбэр байна. За энийг Ү үсгээр тэмдэглэдэг. За дараагийн сүльеэт нь зовин дугуй буюу дөрвөлжингийн нэгдэл. За энэ бол Т үсгийн хэлбэр байна. За Цэж буюу бэлхүүсээрээ өргөн хормой хэсэг нь болохоор бариу загвар байна. За мөн энд хувцасны загварыг геометрийн хэлбэр дүрсээр илэрхийлсэн зураг харагдаж байна. За хамгийн эхний 1-р загвар болохоор мөрөөрөө өргөн хормой руугаа аажимдаа нарийсан загвар байна. За энэ загварыг доошоо харсан гурвалжин хэлбэрээр дүрсэлдэг. За хоёр дахь загвар нь болохоор бэлхүүсээрээ өргөн мөр хормойгоороо багассан бариу дуу хэлбэр байна. За энэ хэлбэрийг болохоор зовин дугуй хэлбэрээр дүрсээр дүрсэлдэг. За үсгийн хэлбэрээр дүрслэх юм бол О хэлбэрийн сүльеэт гэж нэрлэдэг байна. За гурав дахь загвар болохоор бэлхүүсээрээ нарийн мөр хормойгоороо өргөссөн загвар байна. Энэ загварыг геометрийн дүрсээр илэрхийлэхдээ бол дээшээ доошоо харсан трапезийг бол зарвал дүрсэлж болно. Эсвэл үсгийн хэлбэрээр дүрслэх юм бол X буюу Х үсгээр тэмдэглэдэг байна. За дараагийн 4 дахь загвар болохоор Цээж, мөр, цээж, бэлхүүсээрээ өргөн цамц буюу юу бүхний хослол байна. Шулуун юу бүхний хослол байна.
За энэ нь болохоор дээдлийн цээжин биенийх нь хувцас нь болохоор том дөрвөлжин, шулуун юбк нь болохоор нарийн жижиг дөрвөлжингөөр дүрслэгдсэн байна. За энэ 2 дөрвөлжингийн хоршилт байх нь. За 5 дахь загвар болохоор цээжээрээ бариу доошоогоо өргөссөн, аажимдаа өргөссөн загвар байна. За энэ загварыг трапез хэлбэр буюу А үсгээр тэмдэглэдэг. За хүний биеийн хэлбэр галбирын онцлогийг мэдснээр хувцас зөв тохируулан өмсөх соёл суралцсанаа. За хүний бие галбир нь булчингийн хөгжил, өөхөн бүрхүүл, хүний нас, хүйс, арга ёсны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Хүний биед таарч тохирсон хувцас хийхин тулд юуны өмнө тухайн хүний бие галбирын онцлогийг тодорхойлж, биенээс нь хэмжээ авч, түүнийгээ үндэслэн биеийн аль хэсэг нь өргөн том харагдаж буйг тогтоох нь чухал байдаг. Хүн биеийнхээ хэлбэр галбираа тодорхой мэдэж авснаар өөрийн бие галбирын давуу талыг тодорхойлсон дутагдaltaй талаа долдлон биеэ гойлог тэнцвэртэй харагдуулахаар хувцас сонгож ойж өмсдөг байх хэрэгтэй. За хүний биеийн хэлбэр галбирыг 5 төрөлд хувааж үздэг. За 1-р нь тэгш өнцөгт буюу N үсгийн хэлбэр. За 2-р нь лир буюу А үсгийн хэлбэр. За 3 дахь хэлбэр нь болохоор элсэн цаг буюу Х үсгийн хэлбэр. 4-р нь доошоо харсан гурвалжин буюу Ү үсгийн хэлбэртэй. 5-р нь алиман хэлбэр буюу О үсгийн хэлбэртэй байдаг. Чинь 5 төрөлтүүл ангилдаг байх нэ. За хүн биеийн галбиртаа тохируулж хувцаслана гэдэг бол урлаг юм аа. За тэгш өнцөгт буюу энэ хэлбэрийн биеийн галбиртай эмэгтэйчүүд мөр, өгзөг ташааны өргөн бараг ижилхэн, бэлхүүс нарийн биш урт хөлтэй байдаг. Мөр ба тааз хэсгээрээ аль болох өргөн харагдуулах үйс өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхааруул зохино. Бүслэхийгээр бариу мөртэй цамц, ташаагаараа өргөн, хуниас нугалаастай, богиномтор юбк, өмд өмсвөл зохимжтой. Бүслэхийгээр үл ялэг бариу жакет, даашинз болон пальто цөв өмсвөл бүсдийг сонгосноор илүү гойлог бэлхүүстэй харагдуулах болно. Мөн шулуун сул загвартай хувцас болон спорт стилийн хувцас маш сайхан зохино, харин суудал намтай өмд таны биеийг маш урт харагдуулах ба бэлхүүсийг тань гойлог харагдуулахгүй бие барьсан хувцаснаас татгалзах хэрэгтэй. За энэ тэгш өнцөгт буюу энэ үсгийн хэлбэрийн бие галбиртай эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой хувцасны загварууд бол харагдаж байна. За энэ үсгийн хэлбэртэй хувцас нь бол яд болох бэлхүүсээ тодруулж, арилсгаж харагдуулахаар зэг бол өмсөх ёстой байдаг. За лирэн буюу А үсгийн хэлбэрийн бие галбиртай эмэгтэйчүүд нь өгзөг ташаагүй хэсгээрээ махлаг, өргөн, шувтан мөртэй болон хавчиг цэжтэй байдаг. Гол анхаарах зүйл нь бол мөртэй хувцас өмсч, өргөн ташаагаа шувтан мөртэйгөө тэнцвэртэй харагдуулах нь чухлаа. Мөр төстэй эсвэл мөрний хаваар гоёл чимэглэл товойлгосон, хуниас нугалаас бүхий, ганцээтэй болон хөх, гарын хэсэг цээжээрээ хөндлөн судал шугамтай хувцас өмсөх буюу мөрөн дээрээ ямар нэгэн чимэглэл, алчуур, оролт зүүхэн зохимжтой. Мөн цээжин хэсгээрээ нэлээд их чимэглэлтэй А хэлбэртэй даашинз, гэгээлэг өнгөтэй, том зах энгэр ханцээтэй цамц байвал таныг сайхан харагдуулж чадна. Өргөн ташаатай учраас шулуун, богино, бие барьсан юбк
Даашинз бэлхүүсээр залгаастай, хуниастай, нуглаастай, даашинз бариу өмд зохимжгүй. За эдгээр хувцснаас хувцвал биеийн галбирын алдааг улам тодруулнаа. За лерэн буюу аавсгийн хэлбэртэй биеийн галбиртай эмэгтэйчүүд бол за энэ зурган дээр харагдаж байгаа хувцснуудыг бол өмсснөөр тэнцвэртэй гоё харагдах нэ. За хамгийн ихний жишээ гэхэд мөрөөрөө нэлээд зузаан өслөг нөмрснөр бол өгцөг мөрийг бол тэнцвэртэй болгож харагдах болно. Мөн цээжин биеэр цээж мөрний хаваар аль болох хөндлөн судалтай цагаан тод өнгийн хувцас өмсчих юм бол биеийг бас тэнцвэртэй харагдуулах нэ. Мөн мөр цээжин хаваараа нуглаастай, хуниастай, төрөл бүрийн чимгэлтэй, оруулахтай хувцас өмсчих юм бол тохиромжтой харагддаг. За элсэн цаг буюу хээ усгийн хэлбэрийн биеийн галбиртай эмэгтэйчүүд нь цээж ба өгзөгний тойрог ижил бөгөөд бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна. Хамгийн төгс галбир юм аа. Нарийнхан гойлог бэлхүүсийг тодтгох бүх хувцас, бариу шулуун өпөг, даашинз, өмд зэрэг биеийн галбирыг тодтгосон хувцас өмсвөл тохиромжтой байдаг. Биеийн хэлбэрээ дагсан загвартай хувцас хамгийн зохимжтой бөгөөд материалын сонголт чухлаа. Цэцгэн болон андуй хээтэй нэмгэн хөнгөн торгомсог материал эсвэл судалтай дөрвөлжин хээтэй материал нь зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Нурууны өндөр нам биеийн харьцаанаас зохицуулж чадвал ямар ч загварын хувцас сайхан зохино. За энэ хэлбэрийн биеийн галбиртай эмэгтэйчүүд ямар ч хувцас үл зохимжтой байдаг. Энэ зурган дээр бол аль болох биеийн галбираа тодтгосон, нарийнхан бэлхүүсээ харуулсан бүстэй, бэлхүүсээрээ янз бүрийн чимэглэл гоёлтой хувцас бол маш гоё харагдаж байна. За дараагийн сүлээд нь болохоор доошоо харсан гурвалжин буюу үг хэлбэрийн биеийн галбиртай эмэгтэйчүүд ихэнхдээ өргөн тэгш мөртэй, том хөвгтэй, булчинлаг гартай, шувтантай өгзөг ташаатай, бэлхүүс ба ташаа нь бараг ялгарч харагддаггүй, богино цээжтэй, урт хөлтэй байдаг бахнэ. Өргөн мөр том ханцытай хувцаснаас татгалзаж ханцыгүй болон нэг мөртэй дэрээгүр хормойтой даашинз бариу цамц ташаагаараа өргөн хуниастай, нуглаастай дэрээгүрийн өпөг, тархиц хэлбэрийн өмд өмсвөл таныг жинхэнэ сайхан харагдуулж чадна. Харин мөрөвч нарийн өмд зохихгүй гэдгийг санах хэрэгтэй. За мөр нь бол булчинлаг том байдаг учраас аль болох мөрөө өцгөн ил байлга бол илүү тохиромжтой байх нь эсвэл бариу хувцас бол тохиромжтой байдаг байна. За тэгээ хормын хэсгээрээ ташаа хэсгээ өргөсгсөн хувцсыг бол сонгож өмсөх шаардлагатай байдаг байна. За алин буюу О хэлбэрийн бие галбиртай эмэгтэйчүүд нь цээж ба бэлхүүсний тойрог ижил, цээжний дунд хэсгээрээ таргалалттай, гоё хөлтэй байх нь бол элбэг байдаг. За бэлхүүс хэсгийг тодтгосон хувцас өмсөхөөс үл зайлсхийж хувцсныхаа бэлхүүсний шугамыг дээшлүүлэх аргыг хэрэглэж болно. Мөн өөрийн давуу талуудаа тодруулах нь чухал. Аксессуар чимэглэл зөөх нь их чухал. Зөөхтэй гоё чимэглэлийг цээжнээсээ дээр хэсэгт байрлуулах хэрэгтэй. Энэ нь хүмүүсийн анхаарлыг дутагдaltaй талаасаа өөр хэсэгт хандуулна гэсэн үг юм аа. Урт шулуун цамц, уналттай материалтай шулуун даашинз, цээжин ил гаргасан хуниастай урт даашинз өмсвөл тохиромжтой байдаг. Бүх деталь хэсгүүд хуниас, нуглаас нь бол цээжнээс дээш болон таазнасаа доор байхыг анхаарах хэрэгтэй. Энэ нь биеийг уртасгаж харагдахад нөлөөлдөг. Богино цамц, хүрэн, давхарласан өпөг, бүстэй бэлхүүс барьсан цамц, даашинз сонгоод хэрэггүй гэж зөвлөмөр байна.
За энэ төрлийн эмэгтэйчүүд нь бэлхүүснийхээ шугамыг дээшлүүлвэл зохино гэд одоо энэ зургийн дээр үл дандаа өхний доогуураа бэлхүүсний шугам ирсэн гуниастай, нуглаастай, оруулгатай юм хувцаснууд харагдаж байна. За Монгол үндэсний хувцасны онцлогоо тайлбарлая. За Монгол үндэсний хувцасны онцлог чимэглэл сүлээд. За Монгол үндэсний хувцас нь өргөн удам газар нутагтай, эрс тис уур амьсгал, жилийн дөрвөн улирал, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг, олон ястны өвөрмөц онцлог, соёл зан заншлыг хадгалсан өвөрмөц хийцтэй хувцас юм аа. За бид Монгол үндэснийхээ хувцасны онцлог чимэглэл гарал үүслийн талаар бол судлаад бие даалт хийгээд тэрнийхээ дагуу бус байгуудтай бол танилцуулсан байгаа. За энэ Монгол үндэсний маань хувцас ихэвчлэн шагаа буюу шилбээр татсан урттай, суг, ханцүй, цээ, чормойгоор өргөн уужим, морь унах, бууц цугтуулах, хөл тушихгүйгээр өргөн хийгдсэн байдаг тул Монгол үндэсний хувцасны сул чөлөөтэй хэлбэр голлох бөгөөд буюу энэ үсгийн сүлээд давмгайлдаг. За геометрийн дүрсээр илэрхийлэх юм бол зөрүүлжин буюу тэгш өнцөгт буюу трапез хэлбэр бол давмгайлж яддаг байна. За Монгол хувцсыг гоёмсог эмзээр, хошмог, зүү ороох болон бусад оёдл хатгамлаар чимбэлдэг. Мөн эрэгтэйчүүд хэд хутга, бүс, эмэгтэйчүүд толгоон гоёл, зүүтгэл зэрэгт алтман гүтэд эрдэнэсийн чулуудыг ихээр хэрэглэж чимбэлдэг. За орчин үеийн Монгол үндэсний хувцасны загварын онцлог, чимэглэл, сүлээд, загварын өөрчлөлтийн чиг хандлагын талаар ярилцъя. За орчин үед бидний эрхэлж буй ажил хөдөлмөр, амьдрах орчин нөхцөл, хэрэгцээ, сонирхол, нийгмийн хөгжил, соёлын хөгжил зэрэг нөлөөснөөс шалтгаалаад хүүхэд залуучууд болон нийт хүмүүс маань бол хөнгөн нимгэн бие дэвтэйхэн ажил мэргэжлийн онцлогоо харуулсан хувцас өмсөхийг бол эрхэмлдэг болсонтой холбогдоод үндэсний хувцасаа өмсөх явдал бол нэлээд орхигдож байна. Одоо бид тэмдэглэлт, баяр ёслол, уулзалт, үдэшлэг, төгсөлтийн баяр зэрэг хүндэтгэлийн арга хэмжээндээр л өмсдөг болсон юм аа. Сүүлийн үед Монгол үндэсний хувцасны загвар хийц улам боловсронгуй болж эмзээр, хошмог, товч, шилб, бүрдлэх хэсгүүд, гоёл чимэглэл зэрэг нь бол маш уран нарийн хийцтэй болж өмсөх хүний бие галбирын онцлог давуу талыг тодруулсан төрөл бүрийн загвартай болж хувьсан өөрчлөгдөж байна. За энэ загварууд дээр бол чимэглэлийг харуулсан байна. За Монгол үндэсний хувцас маань бол сүүлийн үед нэлээд их хувьсаа өөрчлөгдөж байгаа. За төрөл бүрийн эмзээр, хошмог зэргийг бол нэг эмзэг, хоёр эмзэг, гурван эмзэг, хашиж эмзэг гэх мэтээр төрөл бүрээр үл амждаг болсон. За заах энгэр, ханцүй, хормой, цээж зэрэг одоо бүрдэл хэсгүүдийг бол маш олон янзаар өөрийнхөө бие галбирын онцлог, сонирхол, хэрэгцээтэй тохируулаад бол гоё чимгэлдэг болсон. За мөн Монгол хувцсыг бол төрөл бүрийн ан амьтны үс, за ашигтгээ хатгамлаар бол гоё чимгэлдэг болсон. Мөн торон одоо юуп гэнтрийг бол давхарлаж өмсөх, хэрэмгээр нэмжих зэргээр бол төрөл бүрээр гоёж өөрчлөж шинэ загвар бол гаргаж байна. За өнөөдрийн утсан сүлээд хүний биеийн галбирын онцлог, хэлбэр, Монгол үндэснийхээ хувцасны онцлог,
орчин үеийн чиг хандлагуудаа оруулаад гэртээ хүүхдүүдэд орчин үеийн хэв загвартай үндэсний хувцасны сүлээд буюу загвар зохион бүтээгээрэй. За энэ загвараа бүтээхдээ А4-ийн хэмжээтэй цаасан дээр зурж болно, нааж болно. Өөрсдөө ямар загвараар хиймээр байна тэргээ сонгоцгоод хийх нэ. За нэгэнт бид нар сэлвэтийн тухай үзэж байгаа учраас сэлвэт гэдэг маань хавтгайн зохиомж, цасаар хийж болно, зурж болно, цас болон бусад материалууд ашиглаад хаачилж нааж болно гэсэн хийснийг бол одоо сэлвэт гэдэг ба шүү дээ. Тэгэхээр би тэгэхэд одоо энэ сэлвэтэнд ямар зүйлийг хамааруулж үзэх вэ гэхлээр за мэдээж хэрэг чиний хийх гэж байгаа хувцасны сүлээд маань за хэлбэр нь ямар ах юм, хэмжээ нь ямар ах юм, өнгө, материал, хийц нь ямар ах вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийн биеийнхээ хэлбэр, галбирын онцлогтой өөртөө тохирсон загвар, зохиомж, стилийг бол гаргах хэрэгтэй. Мөн нэгэнт Монгол үндэсний хувцсыг загварчлах гэж байгаа учраас Монгол үндэсний хувцсны эмжээр хатгамал, одоо чимэглэл гэх мэт элементүүдийг бол заавал оруулсан байх ёстой. За анхаарал тавьсанд баярлалаа. Маска зүгээд, гараа ариутгаад, дархлаагаа дэмжиж эрүүл байгаарай хүүхдүүдээ. Баяртай.